Өнөөдөр хүүхдийн магтаалын тухай ярина. За тэгэхээр магтаал гэдэг маань эзнээ олох юм бол бас их сайн зүйлийг хүч өгдөг хүмүүс хүүхдүүдэд мотивац өгдөг. Тэгэхээр бид нар бас заримдаа бас үйл ялэг буруу магтаад байдаг. Ялангуяа тэр буруу магтаал байнга давтагдах юм бол хүүхдүүд жаахан бардам өөрийгөө бие тоосон за тэгээд нэлээд тийм автомат нэг сони хариу өгөөд байдаг болчдөг. Тэгэхээр буруугийн цөмөөр авч хэлцээ. Чи хамгийн сайн шүү гэдэг. За энэ бол харьцуултын магтаал тийм үү? Бусдаа харьцуулахад чи хамгийн сайн шүү гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол хүүхэд бардам зан сууж эхэлдэг. Ягаад гэвэл би бол бусдаас илүү гэд өөрийгөө дээгүүр үзэх зүйл суулгаж эхэлдэг. Нэг зүйл нь болохоор нөгөө нэг эсрэг зүйл нь болохоор хэрвээ энд одоо ингээд чи одоо хамгийн сайн шүү гэдэг тэр хүрч чадахгүй бол бас сэтгэлээр ундаг. Тэгэхээр энэ нь бас хоёр талтай. Ер нь магтаал бол хоёр талтай. Ягаад бол тэр магтаалд хүрэх юм бол цаашаага сэтгэл хөөрөөд яваад идэг. Өрөхгүй бол яг бас сэтгэл унаад идэг. Тэгэхээр энийг бас бид нар бодолцох хэрэгтэй. За дараагийнх нь болохоор чи ухаантай шүү гэдэг. За миний хүү өстө ухаантай шүү гэдэг. Тийм ээ? Шин чанарыг одоо магтаал. За энэ бас хитрэх юм бол хүүхд бас за би тэртээ дэргүй ухаантай юм чинь би бас цаашаа суралцах эрг байна уугүй юу гэдэг юм уу тийм ээ? Ийм ичээл зүтгэлээ орхих хэрэг гардаг. Тэгэхээр энэ бас маш олон зүйл дээр ажиглагддаг. Ялангуяа суралцж явах явцад бол яах вэ? Би тэртээ дэргүй ухаантай юм чи яах вэ? Энэ гэрийн даалгаврыг хийн үү, байна уу гэж яах вэ? Ингээд өөрийгөө ингээд хичээгээд идэг. Бас ямар нэгэн дутагдaltaй байх юм бол хүүхд бас шоконд ордог. Тийм намайг ухаантай гэдээсэн би ер нь тийм биш юм биш үү. Ялангуяа алдаа гарахад яах вэ? Маш эмзгээр хүлээж авдаг. За энэ дэр бол эцэгчүүд бас анхаарах хэрэгтэй бас. Дооц тунгийг бас тааруулж авах хэрэгтэй. За дараа нь бол чи одоо маш сайн хүүхэд гэдэг. За энэ бол ёс суртахууны дарамтыг бас нэг тийм цаагаараа бий болгоод байдаг. Ягаад гэвэл чи сайн хүүхэд гэдэг энэ нэг хэмжүүрэнд орох гээд хүүхдүүд яхаа маш сайн хүүхэд болох гээд эсвэл нөгөө нэг байх ёсгүй төгс гэдэг зүйл рүү яхаа их тэмүүлдэг юмыг ер нь л төгс хийх гэ төгс хүүхэд болох гээд өөрийгөө маш их зовоодаг. За тэгээд нөгөө нэг муу тал нь болохоор ямар нэгэн алдаа гарах юм бол ерөөсөө би бол юу ч хийж чадахгүй мэн гэсэн эсрэг ойлголтыг маш их хүчтэй авдаг. Тэгэхээр энэ бас нэлээд дарамт болдог. Энийг бол эцэгчүүд анхаарч явах хэрэгтэй. За дараагийнх нь манайх тийм богинохон үг хэрэгэлдэг тийм. За чи яста мундаг, чи яста тийм чи яста гайхалтай гэдэг тийм үү. Тэгээ энэ бол яг зүгээр ээж эцэгчүүдээс тийм автоматар гардаг. Тийм автоматар гардаг үг л дээ. Тэгэхээр хүүхэд энэ өдөр нэрээ үгүй юу гэж бас хэрэгэлцдэг. Гэхдээ бас нэг тийм таагууд тал нь гэвэл хүн энэ гадаад өдөөлт буюу гадаад мотивац, гадаад юм шагнал урамшилд маш их дасдаг. Ерөөсөө намайг л хүмүүсийн үнэлгээнд их учир холбогдол их өгдөг гэсэн. Би л ерөөсөө магтуулж л байвал яхаа. Би урагшаа хөдөлж явах юм байна. Би одоо магтуулж л байвал урагшаагаа явах юм байна гэсэн нэг тийм зүйл дээр л үнэхээр их алддаг. Тэгэхээр бас энэ гайхалтай зүйл гэдэг дээр бас нэг жаахан хориг ч гэдэг юм уу. Ер нь тунгийн дараалах бол бас болохгүй гэсэн. За хамгийн сүүлийнх нь болохоор чи намайг үргэлж баярлуулдаг гэдэг нэг. Тийм үү? Чи бол үнэхээр намайг гайшруулдаг ч гэдэг юм. Тийм хувийн шин чанартай зүйлийг эцэгчүүд маш их үлддэг. За энэ нь болохоор хүүхэд бас чи одоо гайхалтай шүү те. Чи намайг үргэлж баярлуулдаг гэхээр хүүхэд хичээдэг. Нэгсэндээ одоо ээж тухайн үед баярлахгүй байх юм болоос би бас ягаад би ямар нэг юм юу буруу хийчихвэ гэсэн эмзэглэлд их ордог. Сэтгэлээр унах үйл явдал болдог. Эсвэл одоо баярлаад байгаа үедээ бол яг өөрийгөө бол их тийм болж гин гэж боддог. Тэгэхээр энэ бас энийг бас өөрөөр нэг тийм хийх юм бол маш их сайхан болдог. За ингээд зөв магтаал руу оръё. За нэгдүгээр яах ёстой вэ гэвэл хүүхдийн үйлдэлийг магтаж явах ёстой. Эзэн холбогдгийг чи гол нь одоо магтах биш үйлдэлийг. Яагаад үйлдэлийг магтах вэ гэдэг гэхээр тэр үйлдэл дахиж давтагддаг учраас яах вэ? Тэр үйлдэл дээр одоо ингээд за чи өнөөдөр маш сайн гэрээний даалгавраа хийсэн шүү гэх юм бол яах вэ? Маргааш нөгөөдөр нь яах вэ?
өөрийнхөө үйлдэлийг сайжруулахын тулд дахиад тэр зүйлийг сайн хийнэ. За хоёр дахь зүйл нь бол хичээл зүтгэлийг их магтаж явах хэрэгтэй. Ягаад гэвэл хүүхэд ингээд юм оролддог тийм үү. Тэгээд гэрийн даалгавар оролцоор аваад хийчдэг. Тэгэхээр энэ дээр түрүүний эхний алдаан дээр бол алдаа шиг тийм үү. Очи өстө сайн хүүхэд гэрийн даалгавраа хийдэг гэдэг юм бол тэр бол яг онсон магтаал бол биш. Харин онсон магтаал нь юу вэ гэвэл чи гэрийн даалгавраа яг оролцоор байгаад маш сайн хийлээ гэдэг нь яг тэр хүүхдийн хичээл зүтгэлийг маш их өндөрд яг гаргаж ирлээ гэсэн үг. Тэгэхээр хүүхэд яг өшөө их сайхан хичээл зүтгэл гаргана гэсэн үг. Тэгэхээр ингэж нүдэ болсон магтаал бол хүүхдээ бол хөдөлгөх хүч болдог. За дараа нь хүүхдэд бол дотоод мэдрэмжийг бол их хөгжүүлэх хэрэгтэй. За энэ бол эхлээд бол хүн хүүхд өөртөө бол дотоод мэдрэмж төрүүлдэг. Дараа нь эмпати буюу бусдыг ойлгох зүйл дээр их хүүхдүүд суралцдаг. Чи тэрний тэг тусалсан надад үнэхээр таалагдсан. Чи өөртөө тэгсэн надад үнэхээр таалагдсан. Тэгэхээр хүүхд тэн дээр л хичээ, тэн дээр л чармаана гэсэн. Хэрвээ бусдад эмпати буюу бусдад туслах сайхан сэтгэл гаргасан бол тийм үү? Чи тэгэхэд үнэхээр сайн хүүхэд байсан гэхээсээ илүү чи тэгж одоо сэтгэл гаргаад тэр хүнд тэгсэн надад таалагдсан бол тэр хүүхэд цаашаага тэрийг л чармаах болно. Тэрийг л хөгжүүлэх болно. За дөрөвдүгээр нь бол зөв харьцуулалтыг хийх хэрэгтэй. Тэгэхээр зөв харьцуулалт гэдэг маань ерөөсөө ганц л зүйл байна. Хүн хүүхдийг ерөөсөө бусадтай харьцуулж болохгүй. Хүүхдтэй ганцхан одоо харьцуулж болох зүйл бол өөрөө өөртөө. Чи өчигдөр энийг ингэж хийсэн. Өнөөдөр бол чи яхаа үнэхээр сайн хийсэн байна. Тэгэхээр хүн хүүхэд өөрийнхөө хөгжлийн төвшинг яхаа үргэлж хянаж чадаад идэг. Би нэг ийм төвшөнд явж байгаа юм. Өмнө би ингэж хийж ирсэн байх. Одоо би яхаа ингэж сайжирсан юм гэдэг. Ингэж харьцуулахаар маш их зөв болдог. За дараагийн 5 дахь одоо магтаал нь оролдлогыг үнэлэх гэдэг. Би түрүү энийг хэлчихсэн юм байна. Оролдлогыг үнэлэх гэдэг. За энэ дээр бол түрүү хэлсэн хүүхэд ямар нэг юм оролдоод л яах вэ? Сайн хийсэн бол тэрийг үнэлээд байх хэрэгтэй. Яг бол тэр үйлдэл чинь дахиж давтагдана. Үйлдэл шүүмжил хоёр яг адилхан байдаг шүү дээ, тийм үү? Магтаа шүүмжил хоёр. Хүн магтаа шүүмжил дээр тийм үү? Хүн ингээд хүүхэд ингээд ямар нэгэн алдаа гаргалаа гэж бод. Тэгэхэд тэр эзнийг аваад бид нэр үйлдэлийн шүүмжлэхэд яах вэ? Маш их таатай болж үлддэг. Харин магтаалдаа тэр биш. Магтаалдаа яг эсрэгээр. Эзнийг бид нар магтаалаах юм бол тэр хүүхдэд бардам зан өөрийгөө бусдаас дээгүүр тавих гэдэг янз янзын таагүй зүйлүүд яхаа сууж эхэлнэ. Харин тэр гаргасан үйлдэлийн магтаад байвал ягаад гэвэл тэр үйлдэл чинь маргааш давтагдана, нөгөөдөр давтагдана. Тэгэхээр чин тэр үйлдэл улам сайжирээд байна. Үйлдэл сайжирна гэдэг чинь эзэн хүн яхаа өөрөө бас сайжирна гэсэн. За энэ магтаал хүүхдийн магтаалын тухай товчхон юм гаргалаа. За анхаарал тавьсанд баярлалаа.